За, Flappy Bird маягийн үсэрдэг тоглоомын эхний хичээлийг багш нь видео хичээл болгон оруулж байна. За, эхний ээлжинд бүгдээрээ дүр болон артлын backdrop-а сонгоно. За, дүр буюу sprite-а сонгохын тулд choose sprite дээр дарлаа. За, хайлтан дээр нь chick гэж бичингүүд энэ. Тэгдэхээ гараад ирэн chick-ийг сонглоо. За, мөн бид нарт ямар дүр хэрэгтэй вэ гэхээр egg хэрэгтэй. За, энэ egg-ийг 2 удаа оруулчих. Яагаад гэвэл 2 удаа хоёрыг ашиглах учраас. За, тэгээд choose backdrop хэсгээс болохоор энэ blue sky гэдэг backdrop-ыг сонгочих. За, одоо эхний ээлжинд энэ 3 байхад болж байна. За, одоо кодыг бичиж эхлэе. Эхлээд дахианыхаа кодыг бичиж. За, дахианыхаа кодыг бичихын тулд events руу ороод when green click буюу ногоон туг дарагдах үед гэдэг командыг авчирлаа. За, тэгээд анх эхлэх үед маань аль зэгээс эхлэх юм бэ гэдэг код эхлээд бичиж өгнө. Тэгэхийн тулд motion цэсний go to x y гэдэг командыг авчирлаа. X y гэдэг маань байрлалын зааж өгч байгаа гэсэн үг тийм ээ. За, эндээс бид нар анх эхлэх үед тэгдэх юм маань за энэ цэг дээрээс эхлэе гэд байрлуулаад тавиад үзье. Тэнгүүд x нь асах 146, y нь асах 121 гарч ийн тийм үү? Тэгвэл тэрийг нь энд хуулаа бичнэ гэсэн үг. Асах 146, хасах 121 гэж бичиж өгчнө. За, та нарын хаан тавьснаас шалтгаалаад энэ x y-ийн та өөр байх нь тийм ээ. За, ерөнхийдөө төстэй ч гэсэндээ нэг ганц хоёрын зөрөө гарч иж магадгүй гэсэн. Хаан тавьснаас хамаарат. За, тэгээд эндээс эхлэх юм байх нэ гэдгийг заагаад өгчий. За, одоо дахианыхаа үсэрдэг кодыг бичиж. Яавал үсрэх вэ гэхээр space давчлуур дарах үед дахиан маань дэгдэхээ маань үсрэх ёстой. Тэхийн тулд events цэсний when space k pressed гэдэг батныг авчирлаа. За, space дарагдах үед дээшээ явах хэрэгтэй тийм үү? Дээшээ яваад буцаад доошоо явах хэрэгтэй. Дээшээ яваад доошоо явахын тулд y-гээр өөрчлөн гэсэн үг. X нь өөрчлөгдөхгүй зөвхөн y-ийн байрлал өөрчлөгдөж дээшээ доошоо хөдлөн гэсэн үг. За, тэгэхээр y-ийг 10-аар дээшлүүлнэ гिचэнгүүд ингээд жоохон дээшилж байна тийм үү? За, тэгвэл энийг repeat буюу 10 удаа давтна гэчий. За, тэгээд хараа үзэнгүүт яаж вэ? Арай дээшээ нэлээд дээшээ болж байна тийм ээ. За, дахиад space дарлаа. Доошоо буухгүй дээшээ л яваад байна тийм үү? За, тэгвэл бид нар доошоо буулгахын тулд мөн адилхан доошоогоо 10 удаа хөдлөнө гэдгийг давтна. Доошоогоо хөдлөхийн тулд яах вэ? Y-ийн байрлалыг хасгаар өөрчилнө гэсэн. Хасах арга болгоно гэсэн. За, ногоон туг дарлаа эхлэх цэг рүүгээ очлоо. Тэгээд space дарлаа. Дээшээ болоод доошоо болж байна. Яг үсэрж байгаа юм шиг харагдаж байна тийм ээ. За, эхний ээлжний дахианы код бол болчлоо. За, одоо өндөг маань бидний саад багхгүй юу? Саад болгож ашиглах гэж байгаа. За, өндөг маань ийшээгаа ингээ гулсаж яваад байна гэсэн. Тим код бичих чинь. За, харагдахтаа бол ингээл дахиад явж байгаа юм шиг харагдаж байгаа боловч кодон дээр бол ингээд өндөг нь яваад байгаа байхгүй юу? За, өндөг egg 1 дээр бичиж. За, egg 1 дээр ногоон туг дарагдах үед за, өндөг аль цэгээс эхлэх юм? Тэр цэгийг нэлээд зааж өгнө. Тэгэхээр motion цэсний go to x y гэдэг командыг авчирлаа. X y-ийн байрлалыг хаанаас эхлэх юм? За, энэзээс эхлэе гэвэл хэд вэ? За, 214 хасах 130 гинэ. Багш нь буруу өндөг аваа явчих. За, энийг энэ дээр бичижсэн шүү дээ. Тэгэхээр за, нэлээ эндээс эхлэе гэхээр за 220. За, 220-аас эхлэе гэсэн. За, тэгвэл x нь нэмэх 220, y нь болохоор хасах 132 гэж юм тийм ээ. Хасах 132. За, энэ цэгээс эхлэх юм байна. За, тэгээ энэ цэгээс эхлээд яах вэ гэхээр энэ цэг рүү гулсаж явах хэрэгтэй тийм ээ. Гулсдаг код маань энэ glide 1 second xy гэсэн кодыг авчирд тавьчихна. За, тэгэхээр энэ удаад y-ийн байрлал бол өөрчлөгдөхгүй. Яагаад гэвэл энэ чинь ингээд дээшээ доошоо явахгүй шүү дээ. Яг энэ чиглэлдээ ийшээ явна. Тэгэхээр y нь бол өөрчлөгдөхгүй юм чинь хасах 132 хിവэрэ. Харин x-ийн байрлал өөрчлөгдөөд ийшээ явах хэрэгтэй тийм үү? Тэг ингээд дэлгэцнээс алга болтол явъя гэвэл хасах 240, 40-оос ийшээ болж иж алга болдог байхгүй юу? Тэгэхээр хасах 240 гэж биччихье. За, одоо ногоон туг дараад үзэхээр яаж вэ? Ийшээ гулсаж чинь тийм ээ. Гэхдээ нэг удаа гулсаад болчих чинь. Байнга гулсахын тулд яах вэ гэхээр events control цэсний forever гэдэг командыг энэ гадна талд нь хийгээ өгчнө. За, одоо ногоон туг дарлаа. Яаж вэ? Нэг өндөг маань тогтмол гулсаад байна. Тийм байгааз. За, арай хурдан байгаад байна тийм үү? Тэгвэл энийг 2 секунд болгоод үзье. Арай удаан болчихно тийм байгааз. 3 секунд болгоод үзье. Бүр удаан байна. За, ингээ хурдан удаанаа бас ингээ тохируулж болох нэ.
За үүний дараа яг энэ кодыгоо энэ egg 2 дээр бас яг ижлэхэн бичнэ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр дахиж бичиж болно. Аль эсвэл энийгээ зөөгөөд шууд egg 2 руу оруулчих бас болдог. За яаж оруулах вэ гэхээр энэ хамгийн дээдл дээр нь дарж агаад маус дээрээ дараад дарсан чиглэлээ чирнэ. Чирж явангууд egg 2 нь ингээд цэнхэр болоод хоёр тишээ донжигноод хөдөлж байгааз одоо хараарай. Хөдлөнгүүт нь маус нэг дээрээс гараа авчиад тавьчихна. За одоо egg 2 руу ороод харах юм бол энэ код маань ороод ирсэн байгааз. За одоо ногоон туг дээр дараа үзэх юм бол яаж юм гэхээр нэг л өндөг яваад байгаа юм шиг харагдаж байгаа. Яагаад гэхээр код нь яг ижлэхэн учраас дээрээсээ давхралдаад яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг салгаж харагдуулахын тулд энэ x y-ийн байрлалыг өөрчилж юм уу эсвэл хугацааг нь өөрчилж салгаж харагдуулж болно. Аль эсвэл аюу сонирхолтой нэг арга хэрэглэн бид нар lux зэс рүү ороод hide command-ыг авчраа хийж. Хамгийн дээд ногоон туг дарагдах үед их одоо хоёр дахь өндөг маань hide буюу нуугдсан байх нь шүү дээ. За тэгж жагаад control зэсний wait 1 seconds гэдгийг дорн тавьчихна. За нуугдчаад 1 секунд хүлээнэ. 1 секунд хүлээснийхаа дараа lux зэсний show гаргаад. Тэгэхээр 1 секунд хүлээчээд гарч ирэх юм бол энэ маань яаж ийн араас нь гарч ирж байгаа юм шиг харагдчих шүү дээ. Тийм байгааз. Ингээд одоо хоёр өндөг явж байгаа юм шиг харагдах нь шүү дээ. За эхний ээлж нь өндөгний код болчихлоо. За энэ дээр мэдээж илүү сонирхолтой болохын тулд нөгөө өсөрж их үедээ дуу муу бас нэмж болно шүү хүмүүстээ. Sound зэсний жишээлбэл start sound chirp гинэ. За энийг тавиад үзье. Ямар хөө дуу гарах. Ингээд эсрэг тоолнд нэг юм дуу гарах нь шүү, тийм ээ. За